За минь. За та бүхэндээ нэрэ мэндийг хүргье. За өнөөдөр 2025 оны 12 сарын 21. За үлийн дунд сарын шиний 2. За ойртч одоо нэг яахтар лайв хийхгүй л байгаа юм да. За орой минь манай Эрдэнэ ороод ирсэн байна. За бас л за ажил үсэн өндөр үг. Гэхдээ яхад ажил байна дөө. Ажил төрлөн сайн уу? Матьянд юу болоо гэж. За манай болгоны хүн болтой. За орой минь дээл гэж. За та бүгдээрээ сайхан шеэр хийгээрэй. Тэгээд бүгдээрээ тэгээд дорноо өөр өөрсдөө сэтгэлдлийг бичээ сайхан харилцаа ярилцъя. За зовлонгийн далай гэж. Ер нь бол энэ хорвоо замп тип бол угаасаа зовлонгийн далай. Тэр дундаа одоо бас ингээд манай монголчууд уг нь их сайхан хувьтай ард түмэн, их сайхан орон төрөө, сайхан амьдрах нөхцөл бололцоо та ийм сайхан орон төрсөн боловч ингээ төрд байгаа манай Монголын төр засагт байгаа энэ хулгайчлал өөрчлөлтөөс болоод бүр бас ингээ бас зовлонгийн далай дээр бас нэмэгдээд зовлондоо унаад байх шиг байна да. Тэгээд одоо тэгээд 30 хэдэн жил одоо ингээ байлаа дөө тэгт. Одоо тэгээд ингээд эвлэрээд амьдрах юм уу? Эсвэл одоо ингээд өөрчлөлт шинжилт хиймээр байгаа мó? Энэ тал дээр манайхан бас сайн бодохгүй юу дөө. Дэлхийн одоо зарим улс орнууд бол маш сайхан өөрчлөлт шинжилтийг хийж хөгжил дэвшилд хүржил байгаа гэдэг нь бол олон нийтэд харагдаж байгаа байх. Дэлхийн нийтээр харж л байгаа. Та бүхэн одоо энэ Солонгос, Япон тийм ээ энэ хөгжилтэй орнуудыг тухайн үед Монгол улс 90 онд ардчилсан нийгэм шилжиж яхад эдгээр орнууд ямар байлаа? Энэ урд хөрш ямар байлаа тий? Ингээд бодоод үзэхгүй юу? 80-аад оны сүүл 90-аад оны ихэрч одоо хятадууд чинь нэгэн жиг товцтой нэг тийм юу хийсэн шүү дээ. Одоо цэргийн ч гэмээр юм уу ямар ч юм гэмээр юм. Нэгэн жигд нэг сонир хувцастай байсан шүү дээ. Тэр пүүдис юм явдаг байсан. Одоо тэгээд яаж хөгжиж байна? За Япон гэдэг орн яаж хөгжиж байна? Хятад Солонгос гэдэг орн яаж хөгжиж байна тийм ээ? Харж л байгаа их та. Тэгэхээр одоо уг нь бол одоо Монгол хүний атаархуу зан хор шар гэж байдаг бол уг нь эднэр шиг л одоо сайхан хөгжмөр байх юм. Тэгтэл одоо манайхан өнөөдөр 30 жилийн өмнөх шигэ 35 жилийн өмнөх шигэ ингээд нөгөө бензиний хомсдолд ороод тэгэл нөгөө бензин колонк дээр хэрэлдээл зодтолтоол нүдэлдээл очрлол дараал хөрөөл ингээл байж шít. За хөр сүх далаад ламардаг гэсэн бид өглөө хүлээгээд амарч бай дөө гэж. За тэгч ч одоо бас хамаагүй эвлэрч болохгүй хөө. За тэгээд яах вэ? Тэгээд ингээд ойрд ингээд ерөнхий ингээд нөхдүүдийн байдлыг харлаа. Дэд сайд гээл сандал суудал нэмэгдээл өвчлээ. Нэртэйгээр нь би хэлээд байгаа шүү дээ. Дод сайд гэдээ гаргаад ирээсэй л гэдэг байгаа шүү дээ. Угаасаа дод сайд их гээдийнхэн байхгүй хороо 21 чинь 2 хуваагаад нэг засаг дарагтайг 2 засаг дарагтай болгоод тэгээ зохион байгуулагч за хэсгийн анхлагч тэгээ тэр хороонд ажилладаг хүмүүсийн хоорондоо нэмэгдээд ингэ явчихж байгаа.
За энэ мэтчлэн одоо ингээд л яг нэг намын одоо яг хэрэгшээлд орчлоо шүү тамина. Тэг яг ингээд байгаад ах юм уу? Үгүй юм уу? Үн өөрсдөөс нэг асуугаад л үзмээр байна. Тэр миний фэйсбүүкийг дагдаг, намайг дэмждэг хүмүүстэй яг ямар ч гэсэн талархаж явдгаа хэлье. Тэгээд одоо ингэж байгаа юм байна. Үндсэн хуулийн дагуу тийм ээ. Одоо ард иргэд ард нийтийн санал асуулга явуулъя гэдгийг одоо шаардах гээд ажил эхэлж байгаа юм байна. За хэсэг нөхдүүд өнөөдөр одоо бас уулзсан юм шиг байна. Уулзсан угаасаа би ч өөрөө очсон л да. Тэгээд ер нь бол ард нийтийн санал асуулга явуулахыг ард иргэд шаардаж Монгол улсын ерөнхийлөгч улсын хурал улсын хуралд өргөн барих тийм одоо ажил эхлэхээр явж байгаа юм. Тийм болохоор үүнд бас бид нэр идэвхтэй сайн оролцмоор байна. Тэгээд ингээд ард нийтийн санал асуулгыг хэрвээ одоо яг зөвтэй явуулж чадах юм бол одоо бас энэ засаг төрийг өөрчлөх боломж бас байдаг юм байна гэдэг үүднээс энэ ард нийтийн санал асуулгыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. 2026 оны 1 сарын 13-ны өдөр нэгдсэн тийм хурал хий гэж байгаа юм байна. Тэгээд тэрхүү хуралд хөдөө орон нутагт байдаг хүмүүсийг ирж оролцоорой гэж урьж байна. Улаанбаатар хотод байдаг иргэдэг бас ирж оролцоорой гэж урьж байгаа юм байна. Тэгээд ард нийтийн санал асуулга гэсэн нэг пэйж хуудас байгаа юм байна. Тэрийг дагаад мэдээлэл аваарай гэж хүсье. За юу гэнэ вэ? Немкага хужаа машинаа сурталчлаад амжсандаа ингээл гэж зохиомол хомсол үүсгэжээ гэж. Бас тэгж хардаж штэ. Иргэд бол бас тэгж штэ. Одоо ингээд зохиомол хомсол үүсгээд байгаа юм уу? Аль эсвэл одоо ингээд яг цаанаасаа энэ Орос улсаас экспортоор оруулж ирдэг энэ түлш бензин хомсдод байгаа юм уу? Найрын учрыг нь одоо энэ сайд нэртэй нөхдүүд л одоо мэдж байгаа байх. Тэгэхдээ Оросын холбооны улсаас оруулж ирэх яг нийт шатхууны одоо 50%-ийг нь л татаж оруулж ирсэн гэж өнөөдөр мэдээлэл хийж ийн л да. Өнөөдөр тэр дэд сайд гэдэг нөхрөн төрийн нарийнтайгаа бас мэдээлэл хийж байх шиг байна. За тэгээд ер нь бол одоо ингээд зарим нөхдүүд яриад байдаг шүү дээ. Ингээл одоо юу яагаад ахаар хоёрын хооронд ингээд ахаар өөр Монгол шиг ингээд хятадд дагаар орчмоор юм уу гэж зарим нөхдүүд ярьж байсан. Үгүй шүү дээ. Бид нар бол тэхгүй. Энэ өвөг дээдсийнхэн тийм ээ халуун ан бүлээн цусаар олдсон энэ эрх чөлөө тусгаар тогтнолыг бид нар алдах ёсгүй. Хэрвээ бид нар гадны одоо улс их орны эрхшээлд орох юм бол хамгийн аюултай. Үүнийг бол миний хувьд бол хүлээн зөвшөөрөхгүй. Та бүгд ч гэсэн бас санал нэгтэй байгаа бах. Тийм учраас иргэн бүр ухамсартай байж улс их орныхоо нийгмийн байдалд онцгой анхаарч цаашид одоо энэ нөгөө юу ярьдаг шүү дээ одоо монголчуудыг дорд байлгахын тулд улс төрийнхөө байдалд анхаарлаа хандуулахгүй байхын тулд манжаас гаралтай өгөөд бас байж штэ. Төрийн төлөө огтон боож хүүхчээр гэдэг шиг тий. Тэгэхээр ер нь бол төрийн төлөө иргэн бүр оролцох хэрэгтэй байхгүй төрийнхээ хэрэгт иргэн бүгд оролцох дуу хоолой өргөх нээлттэй байдаг шүү. За Орос өөрсдөө хэцүү байгаа гэсэн дотроо өмнөсөд байгаа гэж бүрээд найз маань ярьсан гэж бас тийм байж болох бах энэ дайн байлдаантай улс орон бас ямар ойлог байх вэ? Гэхдээ л би зүгээр байх мөн үү зүгээрээ миний би хаа бол одоо янз шүүд зөв ярьдаг залуу шүү дэмжээрэй гэж баярлаа. Сайн байна амжилт хүсье дэмждэг шүү гэж. За баярлаа. Ер нь бол одоо ингээд дэмжиж байгаа та бүхэндээ баярлж байгаа. Гэхдээ хамгийн гол нь та бүхэн яг ингэж дэмжиж байгаа шиг үйлдэлээрээ бус үгээрээ бус үйлдэлээр ингээд бас хамтран оролцохыг урьж байна. Уриалж байна. Тэгээд одоо бол нэг тийм айхтар жагсаал цуглаан элдэн өнгийн бас зохион байгуулахгүй баха. Ер нь бол одоохондоо жоохон чимээгүй байх шиг байна. Хамгийн гол юм ард нийтийн санал асуулгыг
явуулахыг шаардцгаая гэж. Ард нийтийн санал асуулга явуулахыг бол иргэн болоод одоо зүгээр энгийн иргэн тийм ард иргэд бол яг шууд ингээд явуулах хууль эрх зүйнс байхгүй. Түүнийг одоо Монгол улсын ерөнхийлөгч санаачилж болно. Улсын хурлын 3-2 нь одоо ингэж бас дэмжиж яаснаар улсын хурлын даргатай хэлэлцсэний дагуу гэж. Тэгэхээр уг нь энэ 126 гишүүн чинь биднийг төлөөлж байгаа. Нэг гишүүн бараг нэг 20 мянган иргэдийг тийм ээ бараг төлөөлж байгаа. Гэтэл 20 мянган иргэдийн өмнөөс төлөөлж ярьж байгаа эдгээр хүмүүс маань зөвхөн одоо өөрсдийнхээ эрхийн төлөө, намынхын эрхийн төлөө дуурайд байгааг та бүхэн бас ажиглаж бас анзаарч байгаа хаа гэж би бодож байна. Тогтгой хэмэр хоёрт уулзахгүй байгаа юм уу? За уулзахгүй гоо тэдгээр хүмүүс өөрсдийн ажил төрөлтэй явж байгаа хаа. За манай мөнхөө маш мундаг залуу шүү дээ. Амжилт хүсье дэмждэг шүү. Баярлаа. Амжилт хүсье гэж. Тэгээд ер нь бол ингээд бодоод байна л да. Бид нар одоо ингээд нөгөө урсгалаараа ингээд багаар ингээд нэг тийм явсаар хагаад нэг намын одоо баг нэг тийм иргэшээлт бол ер нь баг л орчлоо шүү. Өчигдөр одоо тэр ардчсан намын дарга тэргүүтээ хэдэн хүмүүс одоо ингээд дид сайдын асуудлыг эсрэгүүцээд бас шаардах хүчгээ бариад орсон урдлын засгийн газар байхдаа мань нөхдүүд өөрсдөө хууль баталсан гэдгийг хэлээд одоо өөдөөс нь баг амийг нь алгадлаа шүү дээ. Тэгэхээр энэ улсын хурлд байгаа энэ өчигдөр бол уг нь сүржин юм яриад 42 улсын хурлын гишүүн шаардлага хургууллаа гэж орсон. Тэгтэл тэр 42 гишүүн дундаас яг энэ урд засгийн газарт баталсан хууль тогтоомжоо хараад түүнийгээ судлаад түүнээсээ гаргалгаа гаргаад ярих юмтай орох хол байсан юм да. Тэгээд одоо мань нөхдүүд одоо тийм одоо оюуны чадамж байдгүй юм уу? Аль эсвэл одоо яадгийн зүгээр нэг даргын хийснээр ингээд дагаад далдаагаад явж идэг нөхдүүд юм. Би сайн ойлгохгүй байгаа даа. Уг нь бол одоо чинь бүхэл бүтэн хууль тогтоох дээд байгууллагын хүмүүс хууль тогтоомжоо судалж байж орох хэрэгтэй шүү дээ. Энэ нь бол одоо энэ ямар эрдэм мэдлэгтэй те ямар одоо нөхдүүд энэ улсын хурлд орсон гэдэг нь бол илт харагдаж байна л да. За ардын хүүд орж байгаа сураг байна уу? Ёстой мэдэхгүй байгаа шүү. Ёстой мэдэхгүй байгаа. Одоо зарим хүмүүс янз бүрээр л яриад байх шиг байна. Тэгэхээр би бол тэр хүний талаар сайн мэдэхгүй байна. Бид нар бол одоо өөр хоорондоо яг нэгэн үе ингээд бас нэг үзэл санаатай гадаадын иргэдийн шилжиж хөдөлгөөний тухай хуулийг эсэргүүцээд бас цуг ингээд явж исэн ч гэсэн хувийн амьдрал нь тусдаа. Тийм учраас сайн мэдэхгүй шүү. За тэгээ өөр ярих сэдв юу вэ? Би ч одоо ингээд нөгөө муухай юмыг одоо тэгээд ер нь ингээд толгооноос арчаа хийждэг тийм хүн болохоор юу яадаг юм да. Тэгээд баг муу юмыг одоо санаандаа нэг тийм сайн хадгалдаггүй. Яагаад тэгэхээр хүн бол яг муу юмыг харж болно, сонсож болно. Гэхдээ тэрийг ингээ нэг тийм тодорхой цаг хугацаанд мартах хэрэгтэй байдаг. Гэтэл яг энэ нийгмийн бас энэ хар бараа энэ Монгол улсын иргэдийг сайхан амьдруулахгүй байгаа энэ шалтгаан нөхцлүүдийг бол би бас ингээд аль болохоор мартахыг хүсвч мартах нь болохгүй өдөр бүр л бараг хар сүрприз бариад нь шүү дээ. Украины дайнд явсан нь үнэн юм болов уу мэдэхгүй. Нэг лайв хийгээл тэгэл алга болсон шүү дээ. Нэг 90 хувцастай 3 сар явах гэсэн боллоо. Тэгэл одоо нутаг уцах чинь гэдээ ярьж ирсэн. Тэгэл сург байхгүй байгаа шүү. За тэгээд яг манайхан одоо ингээд ийм байна л да. Одоо ингээд нийгэмд одоо ингээд та нар өнөөдөр харж байгаа бах. За өнөөдөр тогтгоо маань Жагар, Бямб очир, за Хэмэр алхаа, Ганбаатар, за нэг нь ямар залуу. Ингээд нэг 6-7 залуучууд нэг тийм 8 айлтай, ингээд 8 хүүхэдтэй айлд очсон байна. 3 хүүхэд нь болохоор
юу гэж байна. Дүүгийнх нь хүүхдүүд гэж байна. 5 хүүхэд нь өөрийнх нь хүүхэд, 8 хүүхэдтэй нэг эмэгтэйгэнд очиод ингээд сайхан буян үлдэж байна. Тэр бол яг байж болно хүн одоо хүн чанар гэдэг ухтгуунаар. Гэвч өнөөдөр яг ийм нөхцөл байдалтай амьдрах нөхцөлийг хэн бүрдүүлээд байгаа юм бэ те? Яг энэ бидний энэ ядарсан ийм нийгмийг те хэн биднэрт ингээд бүрдүүлээд байгаа юм бэ? Монголын ард түмний яг ингээд ийм туйлдах хэмжээнд хүртэл хэн байлгаад байгаа юм бэ гэдгийг манайхан сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр яг эцсийн дүгнэлт бол энэ улс төрд байгаа нөхдүүд төр засгийг маань атайхан өдөрдөд улс орныг маань сайхан хөгжүүлээд явсан бол өнөөдөр ийм байхгүй хаа. Уг нь бол цөөхөн 3 сая гаруйхан иргэнтэй шүү дээ. Ямар хэдэн миллиард, хэдэн зуун сая байгаа биш. Ийм сайхан өргөн удам нутагтай, ийм сайхан байгалийн баялагтай, ийм тусгаар тогтносон ийм их оронцоо уг нь сайхан л амьдруулчмаар байх юм. Жог сэтгэл дутаад байгаа юм л да. Гол нь сэтгэл дутаад байгаа. Мөн дээрээс нь өөрсдөө нөгөө өсгийн үлэн гэж байдаг шүү дээ. Ер нь бол хүн юм үзээгүй хүн гинт юм үзэхээр тийм амар үлэн болчдөг гэсэн шүү. Тэгээд гинт юм үзэхээр нөгөө шунлаа дарж дийлдэхгүй. Ийм л байдал харагдаад байна. Тэгэхээр ер нь бол одоо ингээд нөгөө энэ төр засагт бол шунал багтай шундаа дарж чаддаг. За мөн дээрээс нь эх оронч сэтгэлтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, мөн жоохон өрөвдөх сэтгэлтэй. Бараг хүний нэг жоохон хайрлах өрөвдөх сэтгэл гэж байдаг шүү дээ. Жоохон нинж гэж ярьдаг. Тийм хүн л баймаар байх. Гэтэл одоо өнөөдөр би бол одоо ингээд янз бүрийн хүмүүсийг харж л байна л да. Одоо ингээд сошиалаар одоо бас сошиал хөгжсөн ингээд ядарсан зүдэрсэн хүмүүс тусалж байгааг зөндөө харж байна. Гэхдээ энэ сошиал хөгжихөөс өмнө би бол 2003-4 оноос хойш бол ер нь бол ийм буйны үйлийг бол лам хургуутайгаа таньдаг найз нөхдөдөө маш олноор хийжсэн. Тэр үед бол айхтар сошиал мошлог гэж байсангүй. Тэгэхээр хамгийн гол нь эдгээр хүмүүс чинь дараа нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болчдөг байхгүй. Тэрийг харж байгаа бас хэсэг бусаг хүмүүс ингэж болдго юм байна. Ингээд нэг амар хялбар харгаар ингээд мөнгө олчиж болдго юм байна гэсэн нэг тийм сэтгэл зүй сурчдаг байхгүй. Тэгээд нөгөө хөдөлмөрлөх тийм биш. Аль болохоор бүр ингээд хүний нүдэнд тайлмуугаар харагдах ч байт юм байна. Иймэрхүү хүмүүс олшроод байдаг байх шүү. Тэгээ нийгэмд ажил хөдөлмөр хэрэглэж ажил хөдөлмөр эрхэлж сайн явах биш. Альваад нэг тийм залхуу хойроо. Тэгээд тиймэрхүү хүмүүс чинь юм ингээд олоод өгөхөр эргээд надад тийм тохиолдол байсан. Сайхан гэр оронтой болгоод өгөхөд хэдэн сарын дараа очиод гэрээ зараад амар муухай тийм байдалтай гомдмоор тийм байр байдал байсан шүү. Тэгэхээр бол ядарсан хүн тусалж болно. Гэхдээ хамгийн гол нь яг ямар хүн туслах вэ гэдгээ бас нэлийн сайн судалж байж байхгүй бол бас алдаа мата гарахгүй гэж. За үгүй монголчууд соёлгүй боловсруулгүй харанхуй бүдүүлэг золбон ядуу юм үзөөгөө хуваа хичээсэн дээр нь хулгайч шүү. Алтай навшин амтталтаа тийм болохоор үдлэхгүй байгаа нь энэ улс гэж. Яг хөө тэгээд ер нь бол одоо ингээд манайхан юу ажил байна л да. Тэгээд соёл гэдэг бол тухайн хүний өөрийн энэ ухамсартай маш их холбоотой. Боловсралтай байгаад сэтгэлгүй шунлаа дарж чадаагүй бол тэгээд хичнээн сайхан боловсралтай байгаад хэрэггүй шүү дээ. Одоо энэ Харвард тэгээ сургууль мургуулд өчнөө сурсан л гэж байна нөхдүүд. Тэр Харвардын сургууль чинь бараг л яаж булхай лөгөр хийх вэ? Яаж одоо тийм энэ улс их орныг яхав гэсэн нэг тийм бодлого боловсралтай юм л ордог юм шиг байл шүү дээ. Ер нь бол одоо ихэнх нөхдүүдийг харж байгаа. За тийм байна тийм ээ. Яг зөв сэтгэлдээ хаваалцъя гэсэн. Тэгээд ер нь бол одоо бид бүхэн одоо өнөөдөр гэхтэл өчигдөр гэхтэл юу яаж вэ? Ховд аймгаас хүмүүс ингээд мэдээлэл өгж шít. Ховд аймгийн халзан бүрэг дээр 7 ширхэг одоо шиланц машин яваа орчлоо. Тэгээ баахан одоо контейнерууд болгочоод алгуулчлаа гэдэг. Тэр бол яах гэж юм хэр нөгөө л нэг
урааныг ухах гал одоо бэлтгэл ажиллаа хийх гэдэг л байх л гэж хардаж шít. За дээр нь дээр нь хүн амны дийлэнх нь хятад цустай элизүүд болчиход байна. Элиз хүний элэг хатуу гэж үг байдаг. Ер нь үнний ортой тэгэхдээ манайхан ч одоо тэгээд эрлиз гэдээ ярихаар одоо тэгээд хүнд оромжилсан хэрэг болчихдг юм болов яадаг юм бол одоо тэгээд мэдхгүй одоо тэгээд сүлдэж одоо тэгээд ер нь нөгөө гайхшилд ороод л bay шүү. За тэгээд нахан тэгээд комент бичээд 5-10 үг солилцгоё гэж бодлоо. Тэгээд одоо ер нь ингээд юуг харж байхад ингээд сошиал орчинг ингээд харж байхад нэг тийм одоо хүнээс нэг тийм гаж үлдэлж байд юм а тий. Одоо ингээд хоол ундаж байгаа айлдуу янзын яриа ярьж байгаа тиймэрхүү маазарсан юм бол одоо их үзээд байгаа. Тэгээд юу яасан боловсрал мэдлэг одоо түрүүн хэлж шүү дээ хүн боловсралгүй гэдэг байгаа. Тэр боловсрал мэдлэг олгосон тимийг нь үзийгээд яхаар одоо тэр ямар телевиз төр байсан бэ? Өхөөлтөн тэр улсын хурлын гишүүн уянг гэсэн. За тэр нэг уянг гишүүн гэдэг нөхөр ундралдаг нөхөр. За тэр Норвегийн тэгшээр гэдэг нөгөө физикч гэдэг хүмүүс ингээд нийлээд нэг тийм захиалгатай юм шиг тааврын юм шиг тийм нэвтрүүлэг хийсэн байлээ шүү дээ. Тэр мэрийг харахад бол ерөөхдөө зүгээр л хүмүүсийн тархийг угааж байгаа. Үнэ эхлээд зүгээр юу гэж асуулаа? Энгийн нэг юм асууж ирсэн аа. Дараа нь шууд даамжраал араараасаа урааныг юу гэж ойлгодог байгаад нэг ширхэг өндөгтэй тэнцвэрч уран болвол 80,000 тонн одоо нүүрснээс гарах одоо тийм юг гаргадаг эрчим хүчийг гаргадаг гэж жишээ. Ийм сурталчилгаа маягийн яваад л ээ. Яг манай улс их орон битгий одоо босод хөгжилтэй улс их орнууд байхгүй шүү дээ. Энэ урааныхаа хог хаягдлыг хааш нь хаяхаа мэдэхгүй байна. За мөн дээрээс нь уран олборлсон зарим улсуудынхаа одоо зарим хотууд нь хаагдсан байна. Гэх жишээ зөндөл юм яригадаад байна шүү дээ. Гэхдээ манай Монгол одоо саяхан гэртлийн юугаа нүүрснийхээ цэглэгаан станцыг юу ячж байгаа юм чинь осол гаргаж байгаа юм чинь тэгээд цөмийн цэглэгаан станцтай байж байгаа осол гаргачих юм бол нөгөө Чернобыль шиг юм болно шүү дээ. Чернобыль чинь тэгэл хаагдсан шүү дээ. Тэгэл одоо тэнд одоо хүн амьдрахгүй байна. Үнэхээр л хоргүй байсан бол одоо тэнд нь хүн амьдраад байхыг яасан юм. Тэгэл Фукушима авал дээр бас нэг осол гараад юу яасан? Цөмийн одоо цэглэгаан станц осол гараад бас нэг баахан юм болж далайн ус руу цөмийн энергитэй ус орчлоо гэл ингээл бүү юм болоод байсан. Тэр мэрийг ингээ зүгээр эргээд бодоход ер нь бол уран гэдэг юмыг олборлоод тэгэхгүй тэгээд айхтар хөгжөөд явна гэдэгт бол би эргэлзээтэй л яг магадгүй 100 жилийн дараа 200 жилийн дараа ч гэдэг юм уу бидний үр хүүхдүүд нь ингээд дэлхийн нийтэд одоо тэр айхтар юу хор хүнэлийг нь алга болгодог юм тийм болцсон байхад бол одоо тэрийг олборлож хэрэглэхэд бол болохгүй юм гэж байхгүй л. Гэхдээ одоо яг энэ цаг үед бол худлаа газрын гүн рүү хөхрийн хүчээр шахаад түүнийг л одоо сарамжуулаад гаргаж ирнэ гэдэг байгаа. Гэтэл одоо тэрнээс нь бол янз бүрийн мал амьтан илдвэрнгийн болоод байгаа шүү дээ. Тэрийг нь л ингээл гаргаж ирээд ах чинь тэгээд мэдхгүй одоо тэгээд сүулдэ шатаагаар гайханда. За гадны дэмжлэгтэй улс төрчид зөндөө өгч. Тийм бохоо одоо тэгээд гадны битгий бол одоо тэгээд улаан сайн ярьж штт. МСС-ийн гişүүд МСС-с одоо өчнө мөнгө авсан хандив авсан нөхдүүд гэл одоо ингээл эхнээсээ яригдж штт. За тэгээд ер нь эцэст нь хэлэхэд манайх юу байгаарэ тэр ард нийтийн санал асуулга гэсэн пэйж хуудсыг дагаад мэдээлэл аваад тэгээ цааш та тэгээ сайхан идэвхтэй оролцоорой гэж хэлэх гэсэн юм уу тэгт.
За тийм ээ, тэгээ та бүхэн маань сайхан амраарай. Эрүүл сайхан бүхнийг хүсье. Түр баяртай.